Ингээд дэмжиж чинь. Гэхдээ би бол асуулт байсан. Асуулт асууж болохгүй л үг хэлээ да. Ер нь бол бид бол хуулийг бол хууль гэж ойлгодог. Түүнээс биш энэ нь их наривчилсан байна, энэ нь арай наривчлаагүй байна, энэ нь их олон үсэгтэй байна, энэ бага үсэгтэй байна гэж бол одоо хүмүүс бол ойлгохгүй л дээ. Ялангуяа бизнес эрхлэгч нар бол ойлгохгүй. Тэгэхээр өнөөдрийн энэ хуулийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр өөр хуулинд наривчил заагаагүй бол татврын хуулийг дагаж мөрднө л гэсэн энэ тийм ойлголт юм байна гэж би ойлгосон. Би ажлын хэсэгт байсан боловч надад нөгөө ажлын хэсгийнхэн нөгөө зарлаагүй эхний хурлуудаа суулгаагүй учраас би энэ их олон саналууд дээр чинь нэлээд олон зүйл бас асуух баха гэж бас хэлье. Би нөгөө бүлгийн урал дээр хэлж исэн. Ажлын хэсгийн зарлал бол надад бас ирээгүй байсан гэдгийг бас хэлье. Тэгэхээр уул нь бол би энэ хин одоо тогтгосрон гишүүн юм уу лүндэ даргаас л асуу гэж бодсон юм л да. Энэ наривчлан гэдэг дээр одоо яг уулын дээр яг тодотгол хэрэгтэй байгаа юм л та. Тэгэхээр одоо ингээл жижиг дундын хууль юм уу одоо юу гэдгийг одоо ийм хуулиудад заасан нь хамаагүй татврын хуулинд заасныг л дагж мөрднө л гэсэн энэ ойлголт яг энэ асуултанд яваад байгаа юм л та. Өөр хуулинд одоо наривчил заасан, үгүй наривчил заагаагүй манай хууль наривчил заасан л гэсэн ийм давуу эрхийн заалт байна л гэж би ойлгосон шүү дээ. Тэгэхээр одоо үг хэлхэл юм чтэй өөрөөсөө л би бол ингэж л ойлгосон. Гэхдээ бол одоо үндсэн хуулинд бол хууль гэж ярьж байгаа шүү. Түүнээс наривчлэн гэдэг нь одоо их олон заалттай нь илүү байна гэж ойлгохдохгүй л байгаа юм да. Бям зөвтгч юм. За